сонсох гэж ирсэн бэ? Юу юм бэ? За тасална. За тэгээд өнөөдөр Indifest-ийн ямар болж байна? Оо сайхан байна уу? Одоо угаасаа ингээд бүтрэгч байгаа болохоор ингээд гоё гадаамадаа ингээд амьд үжиг сонсох гоё жаргалтай байна. За тэгээд энэ хөвчлөлт авсанд баярлалаа гэж Golden Plum-ийн үзмнээ шийсэж өгч байгаа. Баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ямар болж байгаа санагдаж байгаа вэ? Ямар мэдрэмж төрүүлж байна? Ямар болж байна? Гоё болж байна. Манайх зүгээр яг бидэд найзуудаараа ирсэн. Тэр цэцмаа нэг 100-ны турш бид нэр Happy Together хамтдаа жаргалтай гэдэг ийм Downy төвтэй хамтраад нэм олон бий. Найзуудаараа хамтраад ийм төсөл хэрэгжүүлсэн байгаа. Нөгөө нэг олон одоо Downтай залуучуудыг маань олон нийтэд таниулах, онцлогийг нь таниулах хамтдаа уулгаж жаргалтай гэдэг. Тэгээд зохион байгуулагчид маань бас бид нэрийг ураад тэгээд яг одоо хамтдаа жаргалтай л гоё яаж. Өнөөдөр сонсохыг хүсэж байгаа хамтлаг дуучныг нэрвэл хамгийн ихэр хүлээж байгаа ч юм уу? За бүгдийн л ер нь яг нэгийг гэхээр хэцүү. Нөгөө нэг залуу уран бүтээлчид их байсан. Тэгээд тэр дундаас бас мэдгүй уран бүтээлчид хамтлагууд их байгаа байхгүй тийм. Тэгэхээр илүү мэддгээсээ илүү мэдгүй хамтлаг дуучдыг бас сонсоод эндээс бас вау. Тэгээд яг explore хийж байгаа. За маш их баярлалаа манай авшилт авсан. Тэгээд энэ Golden Plum-ийн үзмний шүүсийг өгч байгаа маа. Indifest фестивал гоё болж байна уу? Гоё нөө. Энэ өнөөдөр ямар хамтлаг уран бүтээлчийг сонсох гэж ирсэн бэ? Бүгдийг сонсмоо. Тэгээ нэг хүн өвөр Монгол хамтлаг. Тэрийг сонсмоор. Баярлалаа гэд танд үзмний шүүсийг танд өгч байна. Тэгээ ямар сахарг үзмний шүүс чинэрх гэж байгаа юм бэ шүү. Тэгээ би дуртай манай ээж уух дуртай. Nice. Баярлалаа. За өнөөдөр Indifest танд ямар санагдаж байна? Цагийг хэрхэн өнгөрүүлж байна? Яг ганцаараа ирсэн ч гэсэн гоё. Одоо дуртай хамтлаг. Ямар хамтлагийг хүлээж байгаа? Нөгөө нэг өвөр Монголын хүрээгээд тэгээд дотор хүрээгээд хайр. За тэгэхээр та бас энэ хүү фестивал дээр Golden Plum-ийн үзмний шүүсийг заавал угаарай. Бас танахыг айгүй их боддог шүү дээ. За баярлалаа. Indifest амар гоё болж байна. Анх удаа хийж байгаа. Тэгээ артистууд хийж байгаа болохоор тэргээр амар онцлог гоё. Өнөөдөр хамгийн их хүлээж байгаа артист гэвэл хамгийн их хүлээж байгаа гэвэл нэг өвөр Монгол хамтлаг ирнэ гэсэн. Тийм. Ямар хамтлаг лээ? Нэрийн сандгүй. Тэрийг үзмээр байна. Starrock сая үзчихлээ. Дотор хүрээ яг амзаар нь үзв. За өнөөдөр сайхан өнгөрүүлээрээ бас манай бичлэгт орсонд маш их баярлалаа. Тэгээд энэ хүү Golden Plum-ийн үзмний шүүсийг танд өгж байна. Golden Plum яг Indifest-ийг яг ивент гэж байгаа. Ерөнхий ивент чинь орж байгаа. Тэгээд залуучуудаа ивент хийж байгаа. Үнэхээр баярлалаа. Golden Plum vibe нь бол хүмүүсд аяа гоё гэдэг. Тэгээд надад бол амар тийм heartwarming тэр юу гэх юм. Сэтгэл хангалуун амар зүрхсэн юу вэ? Тэгээд орой 11-ээс хойлоо. Бас өөр ер нь ямар уран бүтээлчийг хамгийн бас хүлээж байна ер нь. Би бол сая Starrock амар дуртай. Яг нөгөө зүтгэдэг шиг яруу их шигтэй уянглуулаа. Starrock тэр яг л нөгөөгээд видео айгуу гоё, хөгжим нь тэр дуу айгуу гоё. Тэгээ тэдний бусад дуунуудын өндөр сонслоо амар гоё дуунууд байна. Дотор хүрээ бас одоо үзмээр байна. XX Anno бас амар сонирхолтой. Тэгээд Hair гээд өвөр Монгол хамтлаг тоглож байгаа. Тийм Монгол ethnic rock, тэг хөнөө rock тийм. Бид нэр амар soundcheck дээр сая тоглосон ч үнэхээр амар байлаа. Тэгээд Азтайгаар бид нэр international хамтлаг бок хийсэн.
Монгол фолк Сэмэнэ. За таны хувьд өнөөдөр хүлээж байгаа уран бүтээлч гэвэл хэнийг нэрэлцэх вэ? Хэрийг сонсомоор байна. Даасан Тэвсийг бас ойр сонсоогүй. Яа, маш их баярлалаа. Манай бичлэгт орсонд баярлалаа гэдэг энэ хөө Golden Plum-ийн үзмийн шүсэг гэж аамаа. Ажиг би ястанд өгнө. За баярлалаа. Golden Plum. Сайн тоглосноо. Ястасаа яг тараал авъя. Тэ сонсч амжсан юм жоохон. Энийг дөрөв сонслоо. Тэгээ сонсох гэсэн ноноо сонссон. Тэгэхээр та эндээ жоохон үлдээд Golden Plum-ийн үзмийн шүсэг суугаа. Баярлалаа. Зэрэсаа энэ юм уу? Би бас сая өөрөө тоглосон. Ямар хамтлаг вэ? Даастай дэвчсэн. Nice. Танайхыг сая хүн нэрлсэн шүү дээ. Амар хүлээж сонссон гэдэг. Тэгээд юу лээ сүүлийн нүндээ ноочод баг уйллаа гэж явсан. За бас баяр хүргэе ямар гоё юм бэ. Тэгээд Golden Plum-ийн үзмийн шүсэг өгч байна. За баярлалаа. Баярлалаа. Үүдээс Өнөөдөр таны сонсохыг хамгийн хүлээж байгаа уран бүтээлч юу юм бэ? Teresa and the Moon байна. Тэгээд бас шин залуу хамтлагууд байна. Teresa and the Moon. Ясаа Star-ыг сонссон. За өнөөдөр бас сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд Golden Plum-аас авч яваарай. Ямар ч сахаргүй үзмийн шүс гарч байгаа юм бэлээ цааш нь. Ямар сахаргүй. Тий, баяс. Тэгээд энэ үзмийн шүсийг өгч байгаа. За баярлалаа. Мэдээж үүдээс Washback-ийн. Тэгээд Teresa and the Moon-ыг. За. Тэгэхээр Golden Plum-ийн асуулт орж ирсэнд баярлалаа. Бас энэ хөө Golden Plum-ийн үзмийн шүсийг угаарай. Та ямар хамтлаг дуучныг сонсохыг хамгийн хүлээж байна? Teresa. Ямар дунд намайг тавтай? Бараг мэдгүй дээ. Бараг мэдгүй дээ. Бүтээгч дээр нь тэгээд ажиллаараа сонссон доо гэж. За тэгэхээр маш баярлалаа. Тэгээд энэ хүү Golden Plum-ийн үзмийн шүсийг орж байгаа хүмүүст өгж байгаа маа. Тэгээд сахаргүй шүс шинээр гаргаж байгаа гэсэн шүү. Сайн байна уу? Сайн байна уу? За Indie Fest танд ямар санагдаж байна? Өнөөдөр гэх юм бол завгүй байна уу? Өнөөдөр сонсохыг хамгийн ихээр хүсэж байгаа хамтлаг дуучин гэвэл хэнийг нэрлэх вэ? За. Яг л төгтөгсийг яруу тодор ялгарч үздэг тэр ялагч. Таны хувьд Одоо танилцах гал шүү дээ. За. Өнөөдөр ямар хамтлаг дуучныг хамгийн хүлээсэн бэ? Dipsy Vincent. Тэгэхээр танд бичлэгт орсонд баярлалаа гэд энэ хөө Golden Plum-ийн үзмийн шүсэг өгч байгаа маа. За. Баярлалаа.